манай цэцэрлэг нь 1961 онд байгуулагдсан нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм аа. За ингээд Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт одоо оршдог. За 19-с 20 оны хичээл хэмжээлд 6 бүлэгт 260 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрал олгож байна. За ингээд монгол хүн хөтөлбөрийг цэцэрлэгт тэгвэл ямар арга замаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал ол тулгарсан. Тэгвэл мэдээж одоо өдрийн дэглэмээс өдрийн дэглэмийн хүрээнд л ерөөсөө өглөөний хүлээн авалтаас ахуулаад оройн тарах хүртэлх хугацаанд бид сургалтын хөтөлбөрөөр багшийн хөгжил хандлагаараа хүүхдийн хөгжил оролцоогоороо сургалтын орчноороо одоо мөн эцэг эхчүүдийн оролцоо хандлагаар л бид нар дамжуулж энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна гэж одоо төлөвлөж ажиллаж байна. Монгол ахуй өв соёл, зан заншил, одоо ахуй түүхээ би шингээсэн л сургалтын хөтөлбөр боловсруулах ёстой байна гэж ойлгож сургалтынхаа хөтөлбөрт одоо Монгол жаал гэж нэр өгч одоо 17-оос 19 оны 2 хичээлийн жилд 2 удаа засан сайжруулан одоо ажиллаж байна. Ингээд энэ хөтөлбөр маань болохоор 9 дэд сэдвийн хүрээнд иж бүрэн боловсруулалт хийж одоо хэрэгжүүлж байгаа нь бидний хувьд үнэхээр одоо үр дүнгээ өгч эцэгчүүдийн сэтгэл ханамж хандлага оролцоо маш сайн байгаа. За сургалтын орчны тухайд гэвэл мэдээж Монгол жаал гэдэг нэртэй Монгол хүн гэсэн хөтөлбөртэй ийм байж хаад мэдээж одоо бүхий л одоо сургалтын орчин одоо тоглоом наадгай бүхий л зүйл дээр бид нар Монгол ахуйда маш их ойртуулан ийм сургалтын орчныг одоо бүрдүүлж байгаа. Ер нь бол ингээ 260 орчим хүүхдүүдийн эцэг эхийн насанд бид нар судалгаа хийсэн. Гэтэл бол 85 орчим хувь нь одоо 1990-ад оноос хойш төрсэн одоо ийм эцэг эхчүүд бидний үйлчлэгч хэрэглэгч болж ирсэн. Одоо учраас эдгээр залуусын хандлагыг Монгол ахуйгаа хэр сайн мэддэм бэ гэдэг ийм л зүйл дээр бид нар одоо их зэгцтэй, системтэй стратеги ажлыг хийж байна. Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгтэй 193 хүүхдийн хүчин чадалтайгаар одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За нийтдээ 57 багш ажиллаж сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. За бид Монгол хүн одоо аяны хүрээнд хүүхэд багчуудыг хөгжүүлэх, тэднийг ардын уламжлал ёс заншилтаа танилцуулах, за мөн байгаль ихтлэгийг хамгаалах хүмүүжилт сурах зорилгоор бол юуны өмнө сургалтын орчныг бүрдүүлэх, орчны тогтцол дээр буюу сургалтын хэрэглэгдэхүүний баяжлалтан дээр бол нэлээдгүй анхаарч ажиллаж ирсэн. За ингээд юуны өмнө ардын уламжлал ёс зан заншлын танхимыг байгуулж, за энэ танхимаараа дамжуулаад хүүхэд ардын уламжлал тоглоом наадгатай тоглох, за мөн ёс заншлаасаа суралцах, бусдад түгээн дэлгэрүүлэх, эцэг их ахмад хүмүүсээс суралцах гэсэн ийм үйл ажиллагааг зохион байгуулан явуулдаг. Байгаль дэлхийг хамгаалах зорилгоор бол бид нар ихтлэгийг хайрлах гэсэн үзлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд за энд бол байгальтай танилцуулах танхимыг бол одоо байгуулан үгээрээ дамжуулаад хүүхдийг одоо ургамлыг хайрлах, хамгаалах, арчлах, ургуулах энэ одоо зам төлөвт бол хүүхд сургаж байна. За мөн түнчлэн хүүхдэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл аюулгүй байдал сургах зорилгоор бол аюулгүй ажиллагааны танхим гэж байгуулсан. За энэ танхимд бол хүүхдүүд одоо ямарваа нэг эрслээс хамгаалах, хэрхэн яаж өөрийгөө хамгаалах вэ, бусдтай хэрхэн яаж харилцах вэ, энэ талын одоо үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа. Мөн одоо замын хөдөлгөөнтэй танхим танилцах танхимаар бол дамжуулан хүүхэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох вэ, осол аюулаас хэрхэн сэргийлэх вэ, өөрийгөө хэрхэн яаж одоо замын хөдөлгөөнд оролцоход бусдад одоо саад болохгүйгээр ингэж одоо сурах вэ гэдэг энэ талын одоо сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За эдгээр танхимуудад бол бид нар юуны өмнө хүүхэд эхлээд хараад үзээд танилцах. За дараад нь өөрөө биедан одоо гүйцэтгэх, өөрөөсөө биедан хэрэглэхдэггүй материалаа хийх, түүгээрээ дамжуулаад өөрөөсөө
сурч хөгжих, хамтдаа суралцах гэсэн ийм сургалтын үйл ажиллагааг бол зохион байгуулан явуулж байгаа. Тус цэцэрлэг нь Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээд төлөвлөгөө гаргаж ажилласан. Бага насны хүүхэд ардын тоглоом наадгаар тоглох, ардын эцэнчлээс суралцах хэвцээ хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилго тавин ажилласан байгаа. Хөгжил эрдэм оюунлаг гэсэн секторт багш ажилчид маань хуваагдан багш ажилчид хүүхэд эцэг эхийн дунд одоо сар бүр ажиллаа төлөвлөлөө явуулдаг байгаа. За энэ аяны хүрээнд 1500 номын фондтой номын өргөөг байгуулсан, эцэг эхэд ардын ёс заншлаар зөвлөгөө өгөх төвийг байгуулсан, бүлгүүд номын буланг одоо бүрэн тогтчихсон байгаа. Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд тус цэцэрлэгийн зөв мэдчил сурыг, хотын соёл суралцгаая, уншлагыг дэмжих 2021 гэсэн одоо дэд хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн одоо бага насны хүүхдүүд ардын тоглоом наадгаа, ардын ёс заншлаас одоо суралцж байгаа нь харагдаж байна. Найнтав дугаар цэцэрлэг маань хүүхдийг зөв амьдрах ухаанд хүмүүшин төлөвшүүлэхийг чухалчлан өөрийн үзэл баримтлалаа болгон ажиллаж байгаа. Энэхүү үзэл баримтлалынхаа хүрээнд бид хүүхдийн хөгжлийг дэмжсэн хүүхэд хөгжлийн өргөөтэй болсон. Хүүхд хөгжлийнхөө өргөөгөөр дамжуулаад хүүхдүүд маань уламжил шинжиллийн аргаар хүүхдүүдтэйгээ багш нар маань ажиллаж байгаа. За хамгийн нэгдүгээрт бид эрүүл чирэг бие бэлгэртэй Монгол хүмүүнийг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд өглөөний гимнастикийг 2 настай бага үлгээс өсвүүлээд бэлтгэл бэлгийн хүүхдүүдийг хүртэл өглөөний гимнастикийг тогтвортой хийлгэж ирсэн. Ингээд тогтвортой хийлгэж ирсэн хүүхдүүд маань 5 настай болоод бэлтгэл ангид орохороо уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээнд амжилттай оролцоод цаашлаад нийслэлд үүрэгт авраг болсон төдийгүй мөн Монгол улсад анх удаа сургуулийн өмнөх насны хүүхэд Солонгос улсын Суван хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд гран-при алтан медалийг аваад ирсэн байгаа. За бид бас Монгол хүн хүмүүжлийн аяныхаа хүрээнд багш нар маань уламжлал шинжилэлээр хүүхдийг сургах арга зүйд суралцж байгаа. Багш нар маань өөрсдийн гэсэн ном гарын авлага бүтээлээ гаргасан байгаа. Бид бас сургалтын орчноо иж хүрэн сайхан бүрдүүлж чадсан. Хөгжмийн заал болон биеийн тамирынхаа заалыг бол сайхан бүрдүүлсэн, анги танхимыг сайхан бүрдүүлсэн. За энэ ажлын хүрээнд хүүхдүүд маань хөлөг тоглоом, зүүр цэцэн үг гэсэн ийм зүүр цэцэн үгээр хүүхдийг хөгжүүлэх, хөлөг тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх гэсэн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Зөв Монгол хүүхэд уншлагыг дэмжих аяны хүрээнд манай цэцэрлэгийн хамт олон байгууллага дээр дэд хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. За хөтөлбөрийн хүрээнд бид бүгдээрээ гэсэн хүүхэд багш эцэг эхчүүдийн хөгжлийг хангасан оролцоог нэмэгдүүлсэн олон талт ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүрсэн байна. Сургалтын хөтөлбөрөө эхлээд дээдлсэн, ёс уламжлалаа эрхэмлсэн сургалтуудаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ сургалтын орчинг нь хөтөлбөртэй уялдуулан тогтчлтыг хийж сургалтын хэрэглэгдэхүүнээр баяжуулан ажиллаж байна. За уншлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бид 1600 гаруй номын фондтой номын сантай болсон. За энэ номын сан дотор маань бүлэг бүрийн хүүхдүүдийн насны онцлог тохирсон номоос гадна багш, ажлагчид, эцэг эхчүүдийн оюун мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн номын хэсэг бас тусгаарлан байгуулсан. За хүүхдүүд маань өөрсдийн насны онцлог тохирсон номоо уншаад эцэг эхчүүдтэй, найз нартаа жүжигчилсэн тоглолтоор мэдлэгээ баталгаажуулах ийм ажлыг бол
хийх бүх сургалтын хэрэглэгдэхүүн орчингийг нь бол бүрдүүлж өгч чадсан нь манай цэцэрлэгийн хамт олонны давуу тал байлаа.